Сайн байцгаана уу? Та бүхэндээ холоо буюу хурган гаагаараа мэдлэгээ төвшүүлье. За энэ Франц хурган гаагаа би ингээд сойгоод үйцсэн байгаа. Тэгээд энэ салаалаад ингээд уг нь анх энчээ тарьсан. За энчээ тарьснаас наашаа ингээд нэг салаалаа явчихсан. За ийшээ ингээд нэг салаалаа явуулсан. За энэ үзүүр нь хаана харагдчих вэ нэ? Их би үзүүрийг олоодох. Үзүүр нь энэ хараа. Нэг салаасных нь үзүүр нь энэ. Ингээ салаалаад явж байна. Дахиад энчээ нэг ингээ салаалаад явж байна. Энэ хараа ийм олон гарсан жижиг. За тэгээд тэр цаашаа бас нэг салаалаа явж байгаа. Энэ ийшээ нэг салаалаа явж байгаа. За би ингээд та бүхэн ингээд холоо юм хурган гаагаа тарихтаа хэрвээ газар байгаад ингээд мөлхөөд ургаж байгаа бол энэ сахал байна шүү дээ. Энэ сахалныхаа тэр хэсгийг ингээд дандаа шороогоор болоод өгөх юм бол ингээд үндэс гарна. Энэ сахал байгаа ч тийм. Энэ одоо энэ сахал энийг үндэсээр болоод өгөх юм бол ингээд хажуунаас нь ингээд үндэс гараад ийм хүчрэх хараа. Ийм том гоё хүчрхэг үндэс гараал. Тэгэл энэ дараагийнх нь хулууныхаа шин тэжээлийг өөр ингэ авчиж байгаа байхгүй юу. Тэгэх юм бол ерөөсөө тэлэл их хэмжээгээр ургаад ийн гэсэн үг бид нар чинь. Маш их хэмжээний ургас заавна. Одоо энэ үзөөрлөгөө болохоор ингээд цаашаа ургах аргагүй ингээд юу яаж вэ? Би харин энийг дээш нь сойдг юм уу сая байхгүй юу. Сойгоод үйчдэг юм гэсэн чинь ингээд татсан чинь үндэс гараад ирцээ. Энэ хэсэгт би нэг шороогоор болцсон байсан бол үндэс гараад ирэхээр энэ зэрэг тэрийг та бүхэнд харуулах гэдэг ингээд бичлэг хийж байна. За тэгээд та бүхэн захиж хэлэхэд холоо юм хурган гаагаа тарихтаа ингээд мөлхөөд ургаж байгааг нь зэллүүлээд сахлын ингээд шороогоор өчөөд өгöd байгаарэ. Тэгэх юм бол ариун ургац сураан шүү. За тэр баяртай.